Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Чингис хаан одонд Гомжовын Минд оёо нутаг гүйсэн унагны дуйл өгүүлэлэг. Хөөрхийн нэг өнчин ухаа унаг гүвээ даваад урамгүйхэн шогшиж явна. Ихтэйгээ байхад эрх цовоо гэж туйлгүйсэн. Ихээсээ хоош инлэн шаналх гэж таймгүй. Өмнөр нь алтан хараацаа ээрн нисч явна. Хөөрхий тэр амьтан хаашаа яваагаа эс мэдвч ямар нэг үл үзэгдэх далдын совин бэлэг түүнийг аль нэг тийш нь хөтөлж явна. Ихээсээ хагцсан амьтныг гангийн наран гундаан шарж эцэнхийн муу нуруунд дээр нь өлөн тоос дагтаршин шигээд ялаа батхан нүүр нүдийг нь бүрхээд зовлон дээр нь зовлон нэмнэ. Хөөрхийн амьтан өөрийнхөө тоосонд булуулсаар ус унхаалн нууранд тэрсэн адууны дэргэд ирж хуулцсмын болгоны зүг шогшин ойртож айж хулгасаар дөхөж очих боловч аль нь ч ис хавтуулан хулмайрн дайрах гин. Сүүлээ хавчин адуу тойрох хөөрхийг нэг асман хар үрээ адуунаасаа хасан элдв. Ганц унах шогшоор л байлаа. Тэр хөөрхийн амьтан хаашаа яваагаа эс мэдвч ямар нэг үл үзэгдэх далдын совин бэлэг түүнийг нэг тийш хөтсөөр аваа. Урт хоногийн тоосонд даруулж усан борооны хураар угаагдж хад чулуун туурайгаа нухуулж хавсрах салхин дилээ хийсэн явсаар нарийн хөлн байрагшин намхан бие нь өндөрсөн өссөөр бүг алтан хараацанаас биштнээс анзаарвэ. Түүнийг хаанч явсан хідэн алтан хараацай өмнүүр хойгуур нь өрөөлдөн эрх бөгөөд хурмстын тэр жигүүртнүүд хөөрхийн муу амьтныг ис ганцаар дуулан дис сүүлийг нь шүргэн гидсэн доогуур нь шурган торхон хөлийг нь совбин нисэлдэж eenэгшин ижилтгэн чухам ямар учир шалтгаантай урдийн болоод хожмын юрөөлдөг хин яахан мэдэн билээ. Хөөрхийн үнчин амьтан шогшоор л байлаа. Халирсаар тэр адуунд дөхөж оцсон боловч азраг болоод асман үрээнүүд нь цаанаа л нэг ёозгүй янзтай холуурхан дөлсөөрч чинэг шогшвэ. Энэ минь мэт адуунаас адуу айлаас айл ухаа гүвэнээс ухаа гүвэг дамжин хийчсээр гагцгүй чанх хой зүгийг барин үлэн мэдих нэгэн татах үзүүр рүү явсаар авэ. Тийм гангийн улаан тоосон дундуур ганган ирээн цэцгэн дундуур шогшиж намрын шар навцыг сэрчигнүүлэн алхаж төдөлгүй нэвсийсэн цагаан цас саржигнуулан гэлдэрч явлаа. Хөөрхийн амьтан хаа хол торон үзэгдэх хідэн адууг харан гинэт үүрсэж тэгснээ салхи сэвэлзүүлэн хангинтал лимбидэн янзгаагаад сүүлээ хатган дахив. Юуны учир ис танигдах тэр сүргийн зүг сүүл хатган дахиж мөнөөх хідэн адуунд буцтай адил ис хажиглан өнчин унагны дотор өвдөр боловч үн дулаан болбай. Талын таван уулын сугад бэлчих сүргийнхээ захад очиж явсан адуучин нэр хүлгийнхээ амыг шороо манруулан зог тустал татаад мөнөөх ухаан унгыг харахтаа тэнгэрээс бууж ирсэн мэт тэр бяцхан амьтны гайхан ихээр гайхан хард худалдсан ухаагч гүнээс нь гарсан хонгор азарганы үр төл гарцаагүй мөн бололтойд онцлог мэт орчлон ээдэрсэн утас шиг хэрээсэнд төөрөн хорвой. Хард худалдагдсан хээлтэй гүний унаг нутагтаа гүйж ирсэнд эс итгэмээрч үзээд бариад ирэхээр үнэмшгээс аргагүй энэ явдлыг адуучин ир нэг бол миний зүуд эс бол хорвоогийн зүуд гэж нэг бодох авч аанда байгаль ертөнцийн зүүн сорин хэмээх нууцлагын учир начир зүрхэнд нь уусан байвэ. Адуучин ир бүл нэмсэн адууга туусаар гэрийн зүг хатруулах мөчид жигүүргүй боловч хоммон дөрвөн туурай газар хүрэн алдан цогох тэр даагны мундаан дээгүүр тэнгэрийн элчүүхээ хоёр хараацай сүжин ниссээр бавай.